Өдөр хамтдаа үзэж та бүхэнд баярлалаа. Манай ярилцах цаг эхэлж байна. За бид надад Дарсан анхсны уран бүтээлийн тухай болон за түн зориулсан уран бүтээлийн тоглолтын тухай ярилцсан. За манай студид Дарсан сангийн тэргүүн болон Монгол Улсын хавь жижигчин тоглолтын зохион байгуулж хадлаас оролцож байна. Нэмээс хэлтлийн зөвлөгөөг хүлээж авч ирсэн та баяртай баярлалаа. Сангийн тухай та танилцуулах буюу хизээ байгуулагдсан байна. Дарсан сан маань аавынхаа нэрээр нэрлэгдсэн. Ийм сан байгуулсан. Тэгээд төрийн бус байгуулах 2012 оны 6 сарын 6-нд байгуулсан. Тэгээд сангаа одоо сангийнхаа хамгийн анхны нээлт тийм ээ үр дүнтэй ажил одоо олон түмэнд хүрэх ажлаа одоо 3 сарын 1-нд тоглолт зохион байгуулснаар эхлүүлэх гэдэг ингээд өнөөдөр хэвлэлийн бахархлыг дээр хийчихэд ирж байна. Та бас аавынхаа дурсгал зориулж ном гаргасан байж тээ. Номыг сая өнөөдөр хэвлэлтээс гарсан гэж номыг ингээ хараа сууж байхад их мундаг өгсүүд дотроос нь олж харагдаж байна л да. Дарсан гэж сонсохоор л дотор заавал нэг юм бодогддог гэдэг ч юм уу тий. Та аавынхаа тухай бас товч дурсаж ярихгүй. Аавтайгаа би бол их олон жил хамт байж чадаагүй. Сүүлийнх нь хэсэг хугацаанд бол ер нь байж чадаагүй. Тэгээд бага наснда бол аавтайгаа хамт амьдрал маань буцлал өнгөрч байсан. Тэгээд энэ номыг бол би сая өглөө 10 цагт хэвлэлтээс гараад тэгээд одоо та бүхэн танилцуулга даяад ирчихсэн байгаа. Ном дээр байгаа зураг та хоёр одоо л их адилхан харагдаж байна. Та өөрөө дуулдаггүй юу? Үгүй ээ. Манай амар тавин чинь бүжигчин. За ер нь яг аавынхаа бас залгамж халаагүй тийм ээ одоо урлагт бас адилхан зүтгэж бүжигчин мэргэжлийг сонгосон 88 оны төгсөлт хөгжим бүжгийн дунд сургуульд. Тийм. Бас уран бүтээлч. Тийм. Аавынхаа л одоо урлагийн тэм залуу халааг л авч явах гэж явж байсан юм л да. Тоглолтын тухай танаас жоохон дэлгэрүүлээд асуучаад хичнээн уран бүтээлч юм. Оролцох уу? Ер нь тоглолтод бол оролцох гэсэн уран бүтээлч их байна. Одоо хүн болгон л орё гэж байна. Тий. Тэгэхээр бид нар бас найруулга тоглолтынхаа бас зохион байгуулалтыг бодоод янз бүр хийж байгаа л да. Жишээлбэл одоо яг хөө тоглолтод бол адраах шиг дуулдаг дуучид бол их байна. Одоо залуу халууд дуучид их байна. Хамт ажиллаж байгаа уран бүтээлчдээс гэсэн орё гэсэн санаа сэтгэлтэй усуд байна. Тоглолт одоо юу гэдэг юм болохоос өмнө л нэг тийм одоо их гоё мэдрэмж төрж ийн л гэж би дотор бодоод байна л да. Ягаад гэвэл тэр тоглолтыг одоо олон хүмүүс хүлээж байгаа. Тий. Одоо мартагдсан, хөрвүүлж одоо зарим үе сонсохыг хүсдэг, зүрх сэтгэлд очиод хадаастай байдаг тэр сайхан аялгуунуудыг сонсъё гэж их олон хүн хүлээж байгаа. Ер нь тоглолтын маань ганц зорилго бол ер нь Адраа ах маань одоо ч гэсэн тайзан дээр байгаа гэсэн санаагаар явж байгаа шүү. Одоо ч гэсэн тайзан дээр дуулж байгаа, цаашиж дуулах болно л гэсэн. Хүмүүс ч одоо нэг дуу сонсоод дуугийн дуу наймад яваал гэдэг тийм ээ. Бид бол одоо өшөө нэг юм тэр одоо ард түмэн мэддэг гол юм юу вэ? Тайзан дээр тэр хүн тайзны тэр дуучин тайзан дээрээс дуулж ард түмэнд хамаг бүх гоё дуунууд хүрсэн. Тэгээд тэр одоо алтан тайз тийм ээ. Алтан тайз. Алтан тайзан дээр одоо болтол амьд байгаа шүү л гэдгийг дуулсаар байна гэдгийг ер нь төм олонд хүрэх зорилгоор энэ тоглолт гол юм байх шиг. Дунд насныхан дундаас доош насныхан ч байдаг юм уу? Одоо 70 60 оныхан ч юм уу 50 оны дундуур төрсөн хүмүүс байдаг юм уу? Манай аав ээж хас ахвал одоо хүний тийм зүрх сэтгэлний хадаастай аялгуунууд гэж байдаг шүү дээ. Яг сонсохоор л тайвширдаг тухайн үеийн явдал эргэж сэргэж байдаг гэдэг. Одоо их олон жилийн өмнөх хэмийг л энэ тоглолт иргэн харуулж чадах. Иргэн дурсах. Энэ номон дээр бас нөгөө цэнддогоо бас нэг мөгтгөл болгоод бичсэн байна. Энийг өглөө түрэн би таныг өгөхөр уншижсэн. Одоо өнгөрсөн 100-д бол яг өөрийнхөө биесаар олон танигдсан цөөхөн уран бүтээлч байдгийг нэг нь бол яхахгүй Адраа юмаа гэж бичсэн байна лээ. Би энэ номыг өөрөө ингээл хийн бэлтгээл энэ эзэн сүлд компани дээр очиад яруу найрагч Намсрын Лутууэр гэж ах байгаа. Өөрөө ах төсвсөн. Тэгээд
ах дээр очиод энэ бүгдийг бэлтгээл надад зөвлөгөө өгөөл ингээл явж хахад тэр олон хүмүүсийн ингээ сэтгэгдлүүд орж ирэл үнэлсэн үнэлгээнүүд энэ эднийг хараад ихэд надад айгүй ааваараа бүр их бахархах, бүр их одоо сэтгэлийн маш их тэнхэг олж авч байгаа. Тэгээд энэ хүмүүсийн битсэн үнэлэмж тэр цаг тухайг нь дүгнсэн дүгэлт эднэр бол одоо арт түмэнж гэсэн өөртөө санал нэгдэх байх. Тэгээд Адраач нь өөрөө ном нүчнэр бол 3 сарын 1-нд. тийм төлсөн мэдлсэн өдөр надад паспортын би олж авсан. Тэгээд иргэнийх нь паспорт дээр 3 сарын 1-нд цагаан хайрхан сум төрсөн гэж байт юм лээ. Завхан аймгийн. Тийм Завхан аймгийн. Та түрүүн яриаггүй зүйл юу байна вэ? Тоглолтын босод одоо онцлогуудаас босод манайч одоо их л олон тоглолт болдог болсон байна сүүлийн үед. Тоглолтуудын онцлогоос юу та тавч дээрвэл тоглолт бол ер нь билет тэр одоо билет зарна, борлуулна одоо ингэсэн тийм ашигын бус тийм байхгүй. Ерөөсөө л атарсрын гэдэг хүн одоо мартагдж байна. Залуу үеийнхэн одоо ямар дуу сонсоод яваад байгаа тийм ээ. Цаг үетэйгээд бид нар ч одоо рок, поп одоо энэ зохиолын дуучид гэл ингээл зохиолын дуучид бол маш олноор төрж гарч байна шүү дээ. Тэгээд энэ улсуудад одоо хуучин цаг үеэ эргэж нэг хараад тэндээс урлагийн ямар яаж дууг дуулдгийг, яаж дуулж ээж хүмүүст хүрдгийг гэдгийг одоо ер нь ойлгуулах. Тэгээд эндээс их л юм хүн сурч мэдж ойлгож авах гэж бодож байгаа юм л. Өчигдөр хүмүүс одоо ямар хүнийг хэлдэг вэ гэдгийг бас энэ тоглолтоос олж харах болов уу гэдэг. Сүүлийн үед юу гэдгийг та сая хэллээ дуулахаас ахуулаад ямар дуу яаж дуулах хэрэгтэй ингэж сүүлийн үед ганц хоёрхан дуу дуулчаад өөрийгөө дуучна гэж нэрлэдэг ч юм уу. Энд нэг юм байгаа л да. Нэг дууг дуулах гээд аав маань тэр нэг дурсамжинд нь байгаа. Тэгээд автобус нэвтрээд хөдөө баргаад яваад гэтэл тэр дууг дуулахаас өмнө өөрөө өөлж байгаа. Өөлж ээж тэр сэтгэл зүрхэндээ бүх юмыг оруулж ээж тэгжээж бүх юм тэр хүнээс гарсан байгаа. Одоо ээж минь гэдэг дууг. Ингээд бодохоор бас одоо манайхан яа дууг одоо яад бол бид бол дуучдыг мэдгүй. Тэгээд сэтгэлд хүргэсэн дуунууд зөндөл хүмүүс дуулж байна. Тэгээ бас нэг дууг яаж бусдад ойлгох хүрэх. Ер нь дууг бол арга барилуд байх. Амжуулна гэж нэг байдаг шүү дээ тийм ээ. Тэр дуугаараа ингээд дамжуулж тийм ээ хүний одоо амьдрал цаашаа мөрөөдөл одоо юм. Тийм учраас одоо бид нар ярьж байгаа Адраахын маань өөрөө үг шүлгээ аяа бичсэн тийм ээ мөрөөдлийн дуу гэж дууных нь нэрээр энэ тоглолтоо нэрлсэн байгаа. Тэгээ энэ мөрөөдлийн дуу гэж өнөөдөр ч гэсэн одоо бид нар хүн болгон л мөрөөдөлтэй байгаа. Тэр мөрөөдлийг л энэ хүн яаж бодож тэр тухайн үедээ цаг үедээ яаж бодож битсэн болоо гэж бодоод байгаа. Энэ дээр одоо ном дээр нь бичигдсэн. Дууг ингээд уншаад үгийн зүгээр ингээд уншаад үзэхлээр тийм ээ. Танхил онгор түнд минь танил дууг минь хүргээрээ гэдэг ингээд энийг ингээд маш гоёор бодъё л та. Дуучин хүн өөрийнх нь дууг одоо тэгэл тэр хүмүүст хүргээрээ гэл энийг манай Үлзий оршихах анх өгсөн байдаг энэ дууг. Аяач чигчэн Үлзий оршихах гэсэн оршихах маань энэ дууг дуулгахаар ингээд сэтгэл нь нөгөө хүн л харагдаад идэм шиг аав минь харагдаад тэгэл дуулж чаддгүй өөрөө дуулах гэхээр л хэцүү болоод идэг. Тэгэхээр энэ мэтлэн ийм их олон дууны үгнүүд бичсэн байгаа бас. Тэгээ энэ номны нэг онцлог нь бас түүн орсон энэ номонд орсон шүлгүүд нэг дандаа. Өөрийнх нь зохиосон. Тийм, энэ шүлгүүд бол бүгд өөрийнх нь зохиосон шүлгүүд. Тэгээ хүн сонсоогүй шүлгүүд маш их байгаа. Тэмдэглээд